Хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, Намун Z Production бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэв. Намайг цогоо гэдэг. Найзууд маань харин хойрог цогоо л гэцгээдэг юм. Яг тэ хойрог байдлаасаа болж өргөж алдаж явдаг болохоор л тэр. Энэ зангаасаа болж их ч хохирсон дөө. Жишээ нь би оюутан байхдаа сургалтын төлбөрөө олж санаатай цагийн ажил хайсан. Зар ухсаар ажиллаж олсон. Бүхэл оюутнууд нэг бодолтой ажил ирж хайж байгаа болохоор цагийн ажил олдно гэдэг хазал гэсэн үг. Холбоо барьтал цалин гайгүй, ажиллах цаг нь боломжийн санагдсан болохоор очиж уулзахаар боллоо. Ажиллах цагийн хуваар цалингаа авах хугацаа, нөхцөл гээд бүхэл зүйлийг надад дуржигнтал тайлбарлаж гарсан да. Ингээд маргааш орон 19 цагаас эхлэн ажиллахаар тогтлоо. Би ч дотроо ястай боломжийн ажил оллоо гэж бодон хурдхан л ихчтэй дуулахыг бодож сууснаас биш. Өөр бусдын нэгтлэх бодол толгойд буусангүй. Игчд ажилд орсноо дуулахад тэр хамгийн түрүүнд ямар ажил юу хийх талаар биш, харин гэрээ хийсэн талаар асуусан л да. Би ч гэрээ хийгээгүй, бүх зүйлсээ яриа тохирчихсан байгаа. Та санаа зовлтгүй гэсээр сургалтынхаа төлбөрийг өөрөө олох болсон доо. Их л бардамнан утсаар ярьсаар тасалчлаа. Ажлын цаг чи ярьсандаа ачаалалч нэг их биш. Энэ хിവэр ажиллаад байхад боломжийн санагдаж. Чи үйлсүүлэгчтэй байх тусам чамд урамшуул бодогдсон шүү. Гих захирлын үгч чихэнд их л чимэгтэй санагдаж байдаг чадлаараа хичээж гарсан да. Ингээд хичээсэн хүч хөдөлмөр маань үнэлэгдэх үед яг анх ярьсандаа байж цалингаа авсан. Харин үйлчлүүлэгч бага байсан учраас энэ сард урамшуул бодогдоогүй байлаа. Цалингаа бүрэн бүтэн авчихснаас хойш өөр шунах юм юу байх вүлээ? Асал ихчтэй дуулахыг л бодож зогссон шүү. Байдаг чадлаараа ажиллаж дараа сарынхаа цалин харин авч чадсангүй. Захирал ахын за энэ сар жижиг сажиг засвар тоног төхөөрөмж шинжлэх гээд олон юм зэрэгцээд мөнгөгүй болчлоо. Дараа сарын цалин дээр нь энэ сарынхыг нэмээд ах нь сая болгоод өгье. Дээр нь харин ёстой нэмэгдэл 200 мянгаыг бодож өгнө гэсэн тайлбарт би амангаа чадаагүй. Нэрэл дараа сард сая 200 мянган төгрөгтэй болчихно гэж сансан хэрэг. Хэрвээ хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол зөрчлийн тухай хуулийн 10-ын 16 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгодог заалттай. Захирал ах маань хулхин дээр минь цэцэг ургуулжээ. Юу өнөөх сая гаруй төгрөг авах, төлбөрөө олох бодсон бодол минь талаар боллоо. Захирал ах ажлаа өөр хүнд хариуцуулаад өөрөө 2 сарын хугацаатай гадагшаа явчихж. Ажил хариуцаж үлдсэн хүнээс нь цалингаа авахар уулзтал надад тийм сая гаруй төгрөгийн цалин хөлс хүнд өгөөрэй гэж юу хэлээгүй. Өөртөө нь холбоо барьж ижав. Гэсэн тэр эмэгтэй хариултанд би бас л ам ангаа чадаагүй юм. Хөдөлмөрийн маргаанд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн буруугаас байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг байгуулагдсанд тооцож ажилтан өөрийн цалингаа нэхэх шаардах эрхтэй. Фэйсбүүкээр нь холбогдох гэж нэлээд хэд хоног оролдож чадсангүй. 2 сар хүнд үн төлбөргүй ажилласанд уур үрч ажлаас ааж гарчихлаа. Ингээд 1 сар шахуу хугацаанд хөөцөлдөж гэрийнхнээсээ нуун мөнгөтэй цалингаа авсан гэж хэдэн 7 хоног мөнгөгүй баларлаа. Сүүлдээ ч олж авахаасаа өнгөрснөө ойлгож ахиж хөөцөлдөх хүсэлж төрөлгүй хайсан доо. Ингэж л би өнөөх хойрог зангаасаа болж нэг сайн чадуулсан юм да. Одоо бодоход тэр үед би хөдөлмөрийн гэрээгээ хийсэн байсан бол хий дими утас цохиж хямарч явхаар хуулийн байгууллагад хандсан бол сургалтын төлбөрөө хийчихэл байсан байх та. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-ийн 2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй.
За баяр хүргэе танд. Зүгээр таасуу. За ингээд манай компани ажилтан болох нь байна штэ. За тэгэхээр хоёул одоо хөдөлмөрийнхөө гэрээг байгуулах уу та. Нэрээ юу? Диплом их хуваараа эрүүл мэндийн нийгмийн даатгалын дэвтэр цэц зураг авчирсан мэт. Авчирсан. За. Бүгд өгөө тэ. За ингэ бачваг. За та энэ хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцсан да. Сайн танилцаарай. Тэгээд гар үсгээ зурчих танилцчихаа та. За гэрээтэйгээ сайн танилцсан биз. За болж. За ингээд манай компани ажилтан боллоо да. Тийм. Та яг одоо манай компанид бол туршилтаар ажилд орж байгаа. Туршилтын хугацаа бодогдно. Тэгээд туршилтын хугацаа чинь дуусахар зэрэг манай компанид жинхлээд үндсэн ажилтан болоод тэгээд нийгмийн даатгал төлж эхлэгдэж шүү. Уучлаарай нэг юм асуучих уу. Би одоо туршилтын хугацаанд надад цалин олгохгүй гэсэн үг. Олгогдно байх. Таны туршилтын хугацаанд бид таныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах юм байна. За тэгээд ажиллаад байж тээ. Тийм. Юу гэхээр энэ манай компани дотоод журам байгаа шүү. Таны туршилтын хугацаач тэр ажилд орсонч тэр таны цалингаас 10% манай компани эрсдлийн санд тооцож оруулах юм байна. Энэ юу гэсэн үг дэлгэрэнгүй тайлбарлаач. Тэр ойлгож ядах юм байхгүй заяа. Юу гэхээр таны ямар нэгэн буруутай үйлдэлээс болоод манай компани техник тоног төхөөрөмжөнд ганц зэргийн асуудал гарах юм бол за тэр хохирлыг барагдуулах гэж бид эрсдлийн санд тооцож авч байгаа. Гэхдээ та зовлтгүй. Юу гэхээр та тэр хугацаанд ямар ч эрсдэл алдаа гаргахгүйгээр ажиллах юм бол манай тэр эрсдлийн сангаас таны оруулсан тэр 10% жилийн эцсээр тань нэг төгрөг дутахгүй буцаагаад олгоно гэсэн үг тий. Тэр нь ерөөс санаа зовх хэрэггүй байхгүй шүү. Ажил олгогч хууль тогтоомжид заасан ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг хөдөлмөрийн гэрээнд тусгасан тохиолдолд уг дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд үндсэн цалин хөлснөөс эрсдлийн сан бүрдүүлэх зорилгоор суутгал авах нь хууль бусад тооцогдно. Мөн ажил олгогч ажилтны эрүүл мэндийн даатгал болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтыг барьцаалах замаар ажиллах нөхцөлийг бий болгож байгаа нь хууль бус үйлдэл юм. Үгүй би сайн ажиллана эрсдэл гаргахгүй. Тэгэлгүй яах вэ? За тэгээд ингээд болцсон. За гэрэн дээрээ гар ивсгээ зурчихсан. За тэгээд ажлын байртайгаар танилцах уу та. За тийш. Байна уу? Цогоо байна уу? Шүгшүн чи нөгөө эднэр рүү боломж байна уу? Холбооноос гарахтай холбоотой улс төрийн мэдээ байна. Энэ мэдээг эхлээд үзүүлье. Чи баярлалаа. За Их Британий парламентын сайд Тереза Мэйгийн Европын холбооноос Британий гаргах гэрээг зачилгээ яг өгнө шүү. За юу. Мөнгөний хэрэг болчиход байна. Байрны мөнгө гарсан байлээ. Тэгж үү. Байрны мөнгө гарч юу? Чи юу ярих таа бэ? Цалин байлын чи эзэн нэмэгдэх юм. Гот тэл нэмэгдэх л байл үү. Чи тэр дарагтайгаа уулзалтаа 280,000 төгрөгөөр хэдэн сар ажиллах гээд байгаа. Яаж амьдрахыг юу? За болно шүү дээ хөшөө. Болно. Тэр ер нь нийгмийн даатгалыг чинь төлж байгаа юм уу?
ерөөсөө миний өгш ажил хийх яад. Хоёулаа хамт ажиллавал амьдралд аягүй дэмтэй шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Хүүхдээ чи яах юм? Тийш. Харин баларсан ажилдаа явж байгаад халтарч унаад хөлөө юуг болгочлоо. Тэгсэн чи эмч үзээд шохоодод хөдөлгөөний хориг гисэн багхгүй. За эрүүл мэндийн шалтгаан гарсан тухайга эмнэлгийн магадлага зэрэг бичиг авчирч үзүүлвэл аль биесээр чөлөө олгож өвчтөг гэж тооцдог журамтай шүү. Хэрвээ тэгэхгүй бол ажлаа тасалсан тооцсон шүү дээ. Эмнэлгийн магадлага эмчийн бичиг хоёр авчрахгүй. Тасалсан тооцно. Ажилтан ажилдаан ирэх буцах замдаан буюу ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, төр болон байнга оршин суудаг газар, голлон хооллдог, цалингаа авдаг газрын хооронд бүх төрлийн тээврийн хэрэгсэл ердийн хөсгөөр буюу явган явж байх үедээ гэмтэж бэртвэл үйлдвэрлэлийн осолд тооцно. Гэхдээ уг ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр ажлын байр хоорондын чиглэл цаг хугацааг үндэслэдэг. Иймд харьяа нийгмийн даатгалын сангаас үйлдвэрийн ослоор тогтоогдсон тохиолдолд ажилгүй байх хугацаанд дүйцүүлэн 100% нөхөн олгуур авах хэрэгтэй. Эрүүл мэндийн дэвтэр чинь ажил дээр чинь байгаа үстэй. Ажил дээр байгаа. Би ер нь маргааш явж авъя да. Сайн байна уу та? Сайн байна. Манай компанид ажлын анкет өгсөн үү те? За. Гүү би цогоогийн ихнэр байна. Би энэ цогоогийн эрүүл мэндийн дэвтрийг авах гэж ирсэн байхгүй юу? Та чи юу ямар сонио хүн бэ? Би таныг зөндөө олон залгалаа. Та дээрээс нь ажил дээрэж байхгүй ах юм. Ажил гэж төстэй талханаас их байна. Тэгээд ингэсэн шүү. Цогоогийн хувьд болохоор цогоогийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал манай төв офис руу хүргэгдчихсэн байгаа. Өөр нь тэгээд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал хоёрыг бүгэлсэн байгаа үү? Бүгэлсэн. Бүгэлэхгүй харин явуулчихгүй юу? Бүгэлсэн. Одоо тэгээд наашаа ирнэ. Тэгээд наашаа авчрангууд би таныг залгая. Тэгээд таныг ирээд авчихаа гэж хэлчих. Тэгэхөө та надад утасныхаа дугаарыг өгч. Та над руу залгахгүй эрүүл мэндийн дэвтрийг өгөхгүй бол би явдаг газар нь явна шүү дээ. Та ойлгож байна уу? За тэгвэл ингэж тохирё. Тэндээс нийгмийн даатгал юмнууд нь ирлээ. Тэгэл би таныг дуудчих. Тэгэл та ингээд ойрхон явж байгаа хүрээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин олгосны улмаас ажилтнанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө.